Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүхэнд энээр мэндийг хүргэе. За Монголын мэдээ телевизийн спортын нэвтрүүлгийн албаны уран бүтээлчид эрхэм үзэгч та бүхэндээ 7 хоног хүрээнд мегамар бям гарагт төлөвлөдөг спортын онцлог зочин нэвтрүүлэх шин дугаараа төлөвлөж байна. За энэ удаад спортын онцлог зочин нэвтрүүлгийн зочин амирт пара цанын үндэсний шгшөөгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Гамболд, пара цанын үндэсний шгшөөгийн засгалжуулагч Дашдондог нараа хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн байна. Парацны үндэсний шгшөөгийн тамирчин засгалжуулагч маань Пинче 2018 Өвлийн олимпийн наадмын эрхээ одоо амжилттай авлаа. Энэ эрхийг хэрхэн авсан талаар одоо энэ сайхан баяртай мэдээгээр өнөөдөр ярилцлага эхлэе. За Пинче 2018 оны Өвлийн олимпийн эрхийг бид нэр 14 оны Сочи олимпиад дуусгаад бэлтгэл сургалтанд ороод 16 17 оны оноо цуглуулах тэмцээнүүдэд ороод 180 оноо авах ёстойгоос нийт 250 оноо авч олимпийн эрхээ авсан байгаа. Олимпийн эрх маань одоо 5 сар зарлагдаад ирсэн. За энэ хугацаанд бэлтгэл сургуультаа эрхээ хийж ер нь яг энэ эрх авах хүртэлх хугацаанд бас туусан одоо тэмцээн уралдаан зам мөрийг бас яриул тийм ээ. Тий одоо энэ хугацаанд үндэсний шгшөөгийн албаны тусалцаа дэмжлэг, ард зан хөвгийн нэгдэл, ус сугийн удирдах газрын туслах дэмжлэгтэйгээр би бэлтгэл сургуультаа багштай хамтарч одоо багш үтер 12-оос эхлээд Сочигийн олимпиад дөнгөж дуусгаад 18 оных олимпиадын бэлтгэл сургуультанд орсон байгаа. Тэр ер нь хэдэн оноос эхэлж хамтран ажилласан бэ? Хамтарч одоо ингээ бэлтгэл сургуультайгээ тэмцээн уралдаанд ороод хэдэн жил болж байна бас гаргасан амжилтуудын талаар үзэгчдэд маань мэдээлэл өгвөл. Бид тэр 2012 оны 10 сард бэлтгэл сургуультаа хийж эхэлсэн бид тэр анх уулзаад. За тэгээд 2012 оныхоо ондоо цанаас сураад, өвөлдөө сураад нэлээд дажгүй их хэдийнхэн болсон Гамболд бас их өөрөө их хөдөлгөөний авьяастай. Тэгээд заасан юм болгоныг бол маш хурдан сурдаг. Тэгээд ийм тамирчин өөрөө их итгэл зүтгэлтэй ийм тамирчин байсан. За тэгээд 2013 онд Америк нэгдсэн улсад болсон тэмцээнд бид оролцсон. Тэрэнд бол англи тогтоох тэмцээн байлаа. Англи тогтооход шин тамирчид дотроо Гамболд спринтэнд мөнгөн медаль авч анхныхаа гарааг эхэлж ялаа. Одоо хоёр Пинчены олимпиад бол туршлагатай тамирчид болсон. Хоёр дахь олимпиад орох гэж байна. Анхны олимп юу нэ ямар байсан? Анхны олимп бол одог удахад арай шин тамирчин байжээ. Нэг 2 жил хүрэхтэй өгөөтэй хичээлчихсэн. Тийм тамирчин байлаа. Тэгээ одоо бол 5 дахь жилийнхээ бэлтгэл сургуулийн нүүрлээ орчод явж байна. Тийм учраас Гамболд маань нэлээд туршлагатай боллоо. Олон улсад жил болгон очиж уралддаг болчлоо. Олон улсынхан Монголын Гамболд гэдгийг бүгдийг таньдаг болчлоо. Тэгээд Гамболд ч н одоо Сочигийн олимпиад 20 км-д 38 дамжаас 14 дугаар байранд орж ирсэн бол одоо юу дэлхийн авраг дэлхийн цомын тэмцээнүүдэд 8 дугаар байр, 9 дугаар байр, 10 дугаар байруудын эслээд спринт зайд болохоор хагас пенальт шалгарч гарч ирээд бүтэн пенальт бол арай шалгарч гарч иж чадахгүй байна. Нэг хүнийг заримдаа алдчихж байна, хоёр хүнийг алдчихж байна. Заримдаа 3 хүнийг алдчихад ингээд алдаг оног одоо амжилт нь ингээд байгаа. Уул пенальт гараад ирэх юм бол нэг хайтайхан медалийн төлөө уралдах боломжтой. За иймэрхүү амжилтуудыг ингээд гаргаад явж байна да. Олон улсын түвшинд ер нь чансаа гарсан байгаа юу? Чансааны онооны талаар бас ярил тий. Тий, чансаа нь бол ерөөсөө эхний 15-аас эхний 8-ын хооронд л байна. Хэлбэлзээд байна. Гэхдээ олон улсад бол эхний 10 дотор орсон тамирчин бол манай Nordic ski пара цамд бол эхний 10 бол топ тамирчид гэж үздэг. Тэгээд тийм учраас манай Гамболдыг бол одоо гадны тамирчид дасгал жуулагчид бүгд ингээд тэмцээнд оролцох гэдэг өө Монголын Гамболд ирсэн байна гэл ингээд хүүхдээ баяртайгаар өгдөг. Одоо олонний танил гэдэгтэй адилхан тухайн гадныхаа тамирчид дотроо бас танил болцоод ингээд явж байгаа. Тэгээд энэ ч бас өөрт нь сайхан нөлөөлдөг баг л та. Гамболд ер нь анх парасны спортоор яагаад хичээлэх болов? Энэ спортод ороход нь одоо хин хөдөлж оруулж одоо ингэж өгтөж авч спортод орсон талаараа бас. За тий би анх одоо пара цаны спортод орохдоо одоо Монголын бүх хүрээний 12 дугаар их наадмаас хөнгөн атлетикийн төрлөөр хүрэл медаль аваад тэгээд анх багштайгаа Дашдондог багштайгаа уулзаад цаны спортоор хичээлэх гараа маань эхэлж. Тэгээ бид хоёр нэг хэсэг байж 10 сард нь
багш буцаж холбогдоод надтай одоо хоёлаа бэлтгэл сургалт хийж эхлэе гэдэг. Тэгээд энэ цааны спорт гэдэг юмд орсон доо. Багада ер нь хаана өссөн бэ? Багада одоо жишээ нь хүүхдүүд ингээл конькигаар ингээл гулгдаг шүү дээ. Одоо яарамгийн хүүхдүүд одоо цас мөсний спорт сайн байдаг гэж ярьдаг. Тэрнтэй адилхан хаана өссөн бэ? Би багада одоо Сүхбаатар аймгийн Онгон сумд өссөн. Аа маань хэллийн хүн байсан. Хурдны моронж өссөн доо. За олимпийн бэлтгэл ажил ямар вэ? Хоёр маань бас олимп эхлэхээс өмнө Пинчан хотод очиод үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энд бэлтгэл хийж ирсэн манай их орны одоо энэ цас ямар одоо зөрүүтэй байх юм бас олимп болох бэлтгэлийн ажил нь хэдэн хувьтай байна. За зам цаг агаарын байдал нь ер нь ямар онцлогтой юм бэ? Энэ талаар бас үзаарсан зүйлээсээ ярил тийм ээ. Би тэр сая 3 сард Пинчан 2018 оны олимп болох тэр яг тэр хотгонд нь очиод тэмцээн уралдаанд оролцлоо. Дэлхийн замын уралдаанд оролцлоо. Тэгээд тэр газар зүйн байрал, цасны байдал, цаг агаарын байдал бол ер нь Монголын нэг хавртай төстэй. Тэгээд нэг салхилсан. Цас нь болохоор бас Монголын нэг цастай ижилхэн. Эскер ресортын цастай яг ижилхэн. Буудцсан цас. Доотлол нь ингээд мөсөрчихсэн. Хүүтрэх юм бол мөсөр төлдөн. Жаахан нар гарах юм бол юу вэ? Хайлмагтана. Хайлмагтахтаа яг л буудсан одоо яг л манай эскер ресортын энэ зам шиг юм билээ. Тэгээд дэрэн дээр ямар тос тавьж уралдах вэ? Тухайн үед бол сая тэмцээнд оролцоод ирсэн шиг тийм хайлмагтсан, цасны хайлмагтсан усрахаг цасн дээр бид нэр одоо сонгол техникийнхээ алдаачны тосоо олсон, гүйлтийнхээ тосыг олдсон тэндээс. Тэгээд дэвшлтийн техник дээр ямар тос нь одоо хурдтай гулсах вэ? Ямар тос нь таарах вэ гэдэг бүгдийг тэндээ олоод бүгдийг тэмдэглээд ингээд ирсэн. Бид нэр бас залбирах юм бол эргэжил олимп дээр яг тийм цагаагаар биднийг угтаасаа л гэж бодож байна тий. Тасаа тааруулсан тий. Сочигийнх бол арай өөр байсан уу? Сочиг юм ижилхэн. Сочигийн цас нь өөр. Тий. Цас нь бол байгалийн цас. Тэгсэн мөртлөө хайлмагдсан. Тэгээ усрахаг тийм цас. Бид нар бол усрахаг хайлмагдсан ийм цасн дээр бол тосоо тавиас уртсан. Тэгээд тэрэндээ бас бэлдээд одоо энэ манай үндсэн шгшээ багаас гаргаж өгсөн мөнгө төгрөгнүүдтэй ингээд тос авах төсвөлсөн мөнгнүүдээ бүгдийг одоо ингээд олимпиадаа зориулаад ингээд аваад ингээд бэлтчихсэн. Тэгээ байж байгаа. Хоёр Сочигийн олимпийг бодоход одоо Пинчаны олимп бол бас 4-5 жил ажил хийчихэд бас туршлагачжээ. Тэ. Гамболд Солонгосын зам дээр оролцоход бас ямар мэдрэмж төрж байна? За ерөнхийдөө бараг л Сочигийн замарх усрахаг их усан дунд л оролцсон. 20 км ихний өдөр. Тэгээд нөө тосоо сайн тавьдсан болохоор гүйлт нь их гайгүй ядралт их баг орж ирсэн. Одоо Пинчанд 3 зай дуралдана Гамболд. Энэ зай төрөл ангиллуудын талаар бас яриа. Ер нь зай тус бүрт нь хэд хэдэн тамирчид орох уу? Өрсөлдөөнүүд нь ямар байх талаар тийм ээ? Тийм. Манай ч одоо 30-аас 40 тамирчин ордог нэг зайд. Хамгийн багадаа л 30 тамирчин орно. Тэгээд 20 км-ийн тэшилтээр 10 км 1.5 км гэсэн 3 зайд оролдох байна. 3 зай. Ер нь зайны одоо болох өдрүүд нь өдөр нь өөр байгаа шүү дээ тийм ээ. Хоорондоо хэр өдөр зайтай байна. Дунд нь бас амрах цаг боломж нь хэр гарч байна. Хуваарийн дагуу. Ерөнхийдөө нэг 2-3 хоногийн зайтай, заримдаа нэг өдрийн зайтай ч гэсэн тэмцээнүүд болно. Ер нь олон улсын тэмцээнд явхад нэг өдрийн зайд амрах одоо хангалттай хугацаа юу нэг өдөр гэдэг. Ер нь бас сэргэж чаддаг шүү. Эх орондоо хийсэн бэлтгэлийн талаар ярил л да. Одоо манайх бол одоо ингээд жилийн дөрвөлрэл та тийм ээ. Өвлийн эдгээс сардаа ингээд засан дээр гарна. За тэгээд одоо хандгаач гэдэг юм, Sky Resort гэдэг юм. Энэ бэлтгэл их бааз суурьуд маань ямар байдгийг олон улсын төвшөнд хүрч чадж гин үү? Хангалттай сайн бэлтгэл болж чадж гин үү? За энэ жил олимпийн жил гэж үзээд 4 сард бид нэр шилжилтийн үед байдаг та амардаг. Тэр үед амралтаа бид нэр ярилцж байгаа тамирчдаа ярилцж байгаад амарсангүй. Олимпиадаа сайн уралдахын тулд бэлтгэл сургуультай хийлээ. Ажлын газраас амралт өгсөн ч гэсэн бид нэр бэлтгэл сургуультай хийгээд ингээд байж лээ. За бид нэр зууныхаа цугларалтыг 2 газар авлаа. Гавжийн шандад бид нэр пара цааны бааз байдаг. Тэгээд тэнд очиж бид нэр бас нэг 14-5 хоногийн бэлтгэл сургуультыг хийлээ. За одоо ингээд ихэн голцсон гадаадд чиглэсэн бэлтгэл сургууль дээр манай биеийн тамирын спортын газар
бүх анхаарлаа хандуулж байна. Тэгээ бид нарыг одоо ингээд Евро Оросын холбооны Уфа хот руу очиж Оросын шигшээ явагтай хамтарсан бэлтгэл сургалт хийх мөнгө төсөв гаргаж өгөөд одоо бид нарыг нэг сарын хугацаатай ингээд бэлтгэл сургалтыг хийлгэх гэж байна. Манад зам талбай ямар вэ гэвэл үнэндээ гүйлтийн цаны спортын зуны оройлохоор бэлтгэл сургалт хийх өгсүүр уруутай ийм зам байдгүй. Одоо энэ цэцэрлэг төрөлн дээр ганцхан тал дээр бид нэр бэлтгэл сургалт хийдэг. Манай цаны спорт бол өгсүүртэй уруутай талтай ийм байж бид нэр бэлтгэлээ хангадаг. Бусад үед бол өгсүүрийн бэлтгэлийг бол бид нэр Sky Resort дээр бас нэг гуйж агаад энэ төр хийдэг. Гэхдээ маш их хөлгөлөлд явна. Тэрэнд бас авааргүй талаа бас хангана хамгийн их айдастай бэлтгэл хийдэг байхгүй юу. Тамирчтай гимтэйчгүй. Тийм ээ. Тэгээ машин хүрээдрүүл бас зогсно. Тэгээ бэлтгэлийн хоорондох нөгөө ачааллынхаа хувьд бол өөрчлөлт орно. Ийм байдлууд бол байна. Бид нарыг тамирчин байх үед 1980-ад оны үед бол хандгатд нэлээд юу байлаа. Их гоё цаны бааз байлаа. Одоо айлууд нь шахаа буужсан цаны бааз байхгүй болчихсон. Sky Resort бол хамтраад одоо зам тавьж өгж байна. Зам тавьж өгж байгаа ч гэсэн энэ хэдийгээр бид нар тусалж байгаа ч гэсэн яг олон улсын стандартд зориулагдсан ийм зам талбай биш байдаг. Энэ дээр яг бид нар бэлтгэл сургалтаа хангалттай хийгээд очдог. Гадаад очиод өсгөр уралдахаар өгсүүртэй, уруутай, талтай ийм байдаг. Энэ шаардлага арай л хангадаг. Тэгэхээр манайх цаашдаа одоо цаны спортын одоо ийм сайхан зам талбайтай болох талаар бол энэ их сайхан спорттой юу ахаа анхаарал тавих ахаа л гэж байна. Уфа руу одоо явах болсон талаар бол энэ бас их сайхан мэдээ байна тийм ээ. Сар орчмын хугацаанд ингээд бэлтгэлээ Оросын холбооны улсын одоо тэр мэрэгжлийн техник төхөөрөмжтэй зам талбайтай газар бэлтгэлээ хийх нь. Биеийн тамир спортын газар үндэсний паралимпийн холбоо хороо бас энэ дээр их төлөвлөгөө ажилласан баг. Тий. Манай биеийн тамир спортын газарт одоо дарга, санхүү, шигшээ баг эдгээр нь бол дандаа спортоо сайн мэддэг. Спортын бодлого зохицуулалтаа зөв явуулдаг. Ийм улсуудад байж байгаа учраас бидний чинь ийм олон тэмцээнд оролцуулж юуг эрхийн олгож гадаадад одоо очиж бэлтгэл сургалт хий Монголдо одоо ингээ хийгээд байх юм бол нэг л төвшөнд байгаад байна. Гэт энэ бүх мөнгө төсвийг гаргаж өгөөд ингээ явуулж байгаа. Гадаадын одоо тэр оройлохны зам гэдэг бол тухайн тэмцээн уралдаа үлдээ тэмцээн уралдаа явдаг замууд нь байгаа. Одоо өгсүүртэй уруутай стандарт Уфагийн биатлон центр дээр болно. Биатлон центр дээр хамтарсан бэлтгэл хийн. За тэр нь одоо олон улсын биатлоны дэлхийн аврагч явдаг газар гүйлтийн цаны дэлхийн цом дэлхийн авраг болдог ийм том сайхан талбайтай. Тэгээд тоног төхөөрөмжийн тэр нь бол манайхд бол яг цаны спортын мэргэжлийн дагуу зориулагдсан учраас бид нэр бол тэнд нэлээд сайхан бэлтгэлээ базааж авна гэсэн баяртай байна. Амлбанаас Уфа явах хусан дэх баяртай байгаа. Уфа яваад ирэхэд одоо тэгээд нэг 5 сар гаруй хугацаа үлдчихнэ шүү дээ олимпик хэлэхэд тий. Энэ үлдсэн 5 сарын хугацаанд бас юу хийх одоо төлөвлөсөн байгаа талаараа тэмцээн уралдаан бэлтгэл сургалтууд үлдсэн хугацаанд. Тийм үлдсэн хугацаанд одоо бид нэр энэ жил 5 тэмцээн байгаа. Финланд, Герман, Америк, Япон гэх тэгээд хамгийн сүүлд нь олимпитэй. Олимп маань 18 оны 3 сарын 9-өөс 18-ны хооронд Солонгос улсад болно. Тэр бүхэндээ одоо тэгээд бэлдээд ямар ч Уфа руугаа яваад ирэхээр бэлтгэл маань ахаад 2 дахин сайжирнаа л гэж бодож байна. Тийм ээ. Уфад ер нь Оросоос гадна өөр орны тамирчид ирэх үү? Тэр очно л доо. Тухайн үед бид нарыг бэлтгэл сургалт хийж байхад ямар орны тамирчид байх нь тэр бол очсон хойно мэдэгдэнэ. Тэгээд энийг бид нар бэлтгэл сургалт хийхийг Сочигийн олимпиад оролцож байхад манай нарийн бичгийн дарга паралимпийн орооны ерөнхийлөгч энэ бүгд Оросуудтай ярьж агаад энийг бүр 4 жилийн өмнөөс бодлого зохицуулалтаар тавьж байсан байхгүй. Энийг тэгээд биеийн тамирын спортынхаа газар танилцуулаад энийг бүгдийг сайхан хүлээж аваад ингээд бид нэр бэлтгэл сургалтанд орох гэж байна. Гэхдээ 2015 онд битээр бас нэг 18 хоногийн бэлтгэл сургалтанд бас хамрагчаад ирсэн. Одоо энэ жилийн бидний гол зорилго бол ерөөсөө юу яах хэрэгтэй вэ? Цасан дээр ихт гарах хэрэгтэй. 10 сар гэхэд цасан дээр гарах хэрэгтэй. 12 сард манайх
ЮСК ресурд засан дээр гардаг. Тэг чи 2 сар гарна гийн зай байна. 10 сард гарах юм бол бидний ирэх өнгөрсөн жилүүдийнхээ юунуудыг амжилтуудыг бодоод дүгнэлт хийгээд үзэхэд бидний засан дээр гарсан бэлтгэл сургалтын тоо их бага. Тэгээ одоо энийг бол ажлынхантайгаа яриад удирдлагуудтайгаа яриад одоо 10 сард л бэлтгэлд гарна гэсэн засан дээр бэлтгэл сургалтаа хийнэ гэсэн хэлцээр төрчээд байгаа. Одоо тэгэхээр гадаадд юм уу? Одоо гадаадын одоо УПА-г сонгох нь уу? Эсвэл энэ юуг сонгох нь уу? Оросын аль нэгэн хотуудыг сонгох нь уу? Тэгээд тэр болох байхаа. Олимп болтол болох тэмцээнүүд бас их хугацаа шаарддаг дээ шүү дээ. Тэгээд дөрвөн тэмцээн хаана ингээ байгаа юм байна. Тэгээд ер нь бас Олимпиад явах зардал төсөв бол одоо шийдэгдсэн байгаа юм. Талаар бас ярил те. Тэгээд 2017 оны төсвийн одоо урьдчилсан байдлаар урьдчилсан байдлаар авлаа л да. Тэрэн дээр бол бид нар төсвөө хийгээд өгчлөө. Энийг бол одоо биеийн тамир спортын газрын удирдлагууд, санхүү алба, одоо шигш явааг бүгд шийднэ. Тэгээд бидний одоо гаргаж өгсөн төсвөөр одоо төсвөлөд өгөх юм бол бид нар бас нэг гадаадад 10 сараас өсвөлээд пенсион 2018 хүртэл тэмцээн уралдаанд орчих зардал мардалтанд орчих юм байна. Хэрвээ тэр нь яг батлагдвал шүү дээ. Батлагдаж чадаагүй бол бас нэг жаахан наан цаан юм болох болоо да. Ерөнхийдөө ер нь манайхан батлаад өгчдөг шүү. Тэрэн дээр санаа зовхон байхгүй. Сайхан тий. За та бүхэндээ баярлалаа. Бидний ярилцах цаг ус ингээд энэ төрөйд өндөрлөх болсон байна. Тэгээд төгсгөлд нь бас Гамболдтой болон танд 2018 онд өвлийн олимпийн наадамд ариун их амжилт гаргахыг хүсэж өрөө. 2018 оны өвлийн олимпийн наадамд тойроос маань гадна бас олон одоо Монголын тамирчид оролцох болтугай гэж бас өрөөё. За баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ телевиз спортын онцлог зочин нэвтрүүлгийнхээ мегмар гарагийн дугаарыг төлөвлөлөө. Бидэнтэй хамт байж нэвтрүүлгийг мань хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа.